Transparency International Монгол хөтөлбөрөөс шударгасны шагнал буюу Transparency Award 2015 шагналыг сэтгүүлч Балармаа гэсэн охин алгамаад өнөөдөр гардууллаа. Шударгасны шагнал буюу Transparency Award 2015 нь тухайн нийгэмд авилгын байдлыг ил тод шударга байлгахад хувь нэмэр оруулсан иргэнд олгогддог шагнал юм байна. Энэ жилээс Монгол улсад авилгын эсрэг тууштай тэмцээчүүд нэгнийг тодруулж дээрх шагналыг өгдөг байхаар болжээ. Улмаар сэтгүүлч Балармаа гэснийг томоохон зэрэг гаргаж авилгын эсрэг нийтлэлүүд уулуурхан салбарын ил тод байдлыг сурвалжсан. Эр зэрэгтэй тэмцэгч байсан гэж үнэлэн ийхүү шагнах харуулжээ. Авилгын эсрэг шударгасны төлөө тэмцэж байгаа манай мянган сэтгүүлчдийг давхар шагнаж байгаа. Яг тэгэхээр сэтгүүлчдийн маань одоо оруулж байгаа хувь нэмэр авилгын эсрэг шударгаас нийгэмдээ одоо оруулж байгаа хувь нэмэр нь маш өндөр байдаг. Тэгэхээр энэ одоо тэмцлийг уриалан уриалж түүчинд нь явсан сэтгүүлч Балармаа гэснийхаа туршлагын зүмээр хүндэцгээ. Та бүхэнд баярлалаа. Олонний хүндэтгэлийг хүлээсэн нийгэмд шударгасны мөрийг үлдээсэн ээжийнхээ шагналыг гартаа авсан алгамаа охин нь уулуурхай эдийн засгаар дагнсан мэрэгжлийн сэтгүүлцэг бий болгож түүнийгээ улс төр бизнесээс хараа тус байлгахын тулд ээж маань ажилдаг байсан гэдгийг онцлог хэлээд миний ээж өнөөдөр өөрөө ирээд шагналаа авсан бол юу хэлэх байсан болоо гэж би бодлоо. Юуны өмнө шударгасны шагнал бий болсонд маш их баярлах байснаа хэлэх байсан. Ээж маань нийгмийн хөгжил эдийн засаг бидний сайхан амьдралын төлөө бүгд дуугарах ёстой. Үүнд сэтгүүлчид маш их үүрэгтэй гэдэгт итгэдэг байсан талаараа Монголын үндэсний олон нийтийн телевиз төгсөн ярилцлагатаа хэлж байсныг би тод санаж байна гэж ээжээрээ бахархан дурсан ярьлаа. Ээж маань олонний анхаарал татсан хурц асуудлаар зоригтой, баримттай, судалгаатай, шударга дүгнэлттэй нийтлэл бичиж олонний хүндэтгэлийг дагуулдаг байлаа. Түүний эрен сурвалжилсан асуудлын гүнд орсон нийтлэлүүд магадгүй зарим нэг хүний цочроодог гүн бодолд оруулдаг байсан баха. Энэ нийгмийн амьдралд бодит ач холбогдолтой гүн утгатай шагнал авсан ээжээрээ бахархаж байна. Жил бүрийн 12 дугаар сарын 10-нд авилгатай тэмцэх олон улсын өдөр тохиодгоо. Энэ өдрийг угтан 11 иргэний байгууллагаас бүрдсэн ил тод байдлыг дэмжих түншлэлээс 2015 оны төрийн ил тод байдлын 10 онцлог үйл явдлыг нэрлсэн байна. Өнөөдөр олон нийтэд зарласан онцлог үйл явдлын жагсаалтад эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, өршөөлийн тухай хууль, гац үртэй ордыг стратегийн орд газарт хамруулах болон халах голд хөдөө аж ахуйн чөлөө төвсөө агуулах зэрэг маргаантай асуудлуудыг онцлон магтаажээ. Дээрх хууль журмыг улсын хурл хаалттай боловсруулж хүндлэнгийн ямарч үнэлгээ дүгнэлт олон нийтийн оролцоогүйгээр хилцэж баталсан зэрэг нь Монгол улсад авилга дээд түвшинд хүрснийг харуулсан сөрөг үзэгдлийг авчирсан гэж иргэний байгууллагууд тодорхойлжээ. Довчхондоо улс төрчид буюу цагаан цагтнууд өмнө нь цаасан нуусан мөнгийг авилга болгон өгч авдаг байсан бол одоо авилгын арга илүү нарийн болгож хуулиар дамжуулан авилга өгч авдаг боллоо гэж иргэдэн байгууллагын төлөөлөл үзэж байгаа юм а. Тэр шийдвэр гаргах замаар тийм ээ авилга авсан урд нь авилга аваад гүйцэлдүүлж болох байсан тэр одоо зүйлийг тийм ээ өөртөө бий болгох байсан давуу талыг бол хууль гаргах замаар одоо хэрэгжүүлдэг бий болгодог. Энэ бол нэлээд ноцтой байгаа үз. Тэгэхээр энийг бид нэр одоо нэгэнт ингээд хууль гарцсан юм чинь бид нэр тэрийг одоо тийм хууль зүйцэн авилга гэж хэлж болохгүй болчихж байгаа. Харин шилэн насны тухай хуулийн хэрэгжилт авилгатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтан 244 хүний 2014 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг төрийн мэдээлэл эмхтгэл болгон цахим сайтад нийтэлсэн мөн ганц өх нарын нүүрс хөтөлбөртэй холбоотой шүүх хурлыг телевизээр бүрэн шууд дамжуулсан. Сүүлийн жилүүдэд нийслэл болон дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг дарга нарын тогтоол захирамжууд нээлттэй болсон зэрэг нь авилгын эсрэг тэмцэхэд төрийн үйл ажиллагааг иргэд хянахад төхөн болсон эерэг өөрчлөлтөө гэж онцолсон байна.